Одоо асуулт хариулт 3-ыг оруулах гэж байна. За мэдээж дөрмүүдээ цэнхэр өнгөөр тэмдэглэсэн. Харин орчуулгын эко хөнгөөр болон дуудлагыг улаан өнгөөр тэмдэглэсэн байна. За эхлээд шүд солонгосоор нь уншаа явуулъя. За нэг асуулт тэгээд мөн 2 хариулт байгаа. Нэг нь үүсгээд нэг нь зааж өвшүүлж байгаа гэсэн үг байна. За жишээлбэл оръё. 우리 공부를 할까요? 네, 공부를 할 거예요. 아니요, 공부를 안 해요. 자, 아까 우리 공부를 할까요? гэдэг бүгдээрээ хичээлээ хийх үү гэж асууж байна. Харин хариултанд нь 네, 공부를 할 거예요. Тийм ээ, хичээлээ хийцгээе. За харин 아니요, 공부를 안 해요 буюу үгүй хичээлээ хийхгүй гэсэн хариулт өгч байна. За одоо доор нь харин тухайн шинэ үг оруулсан байгаа. Үүрий гэдэг нь бид бүгд манай гэсэн утгаар орж ирж болно. Харин 공부하다 гэдэг нь хичээл хийх гэсэн үг байгаа. Нүг өгүүлбэрт оруулаад 공부를 할까요? 공부를 할까요? 공부를 안 해요 гэж ойлгосон байгаа шүү. За одоо яг ингээд өнөөдрийн асуулт хариулт маань хүрээд өндөрлж байна. Одоо хэдүүлээ. Эхнээс нь шууд солонгосоор уншаад солонгосоор монголоор явуулъя. За эхнийх нь болохоор 우리 공부를 할까요? бүгдээрээ хичээлээ хийх үү? 네, 공부를 할 거예요. Тийм ээ, бүгдээрээ хичээлээ хийцгээе. За харин 아니요, 공부를 안 해요. үгүй хичээлээ хийхгүй гэсэн үг байна. За дараагийн асуулт хариултаар оръё. Баярлалаа.